Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Сайн байцгаана уу үзэгч танд эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн асуудал гарахад та интернетээр мэдээлэл хайдгүй эсвэл эмчнэр дээр очтгоо. Тэгвэл аль нь чухал болохыг манай нэвтрүүлгээс үзээрэй. Энэ бол эмчийн эсрэг интернет нэвтрүүлэг. Хоёр багийнхан оролцогчийн өвчний түүхийг сонсно. Тэд маш богино хугацаанд оншилно. Хин нь илүү олон өвчний оншийг зөв хэлж чаддаг байгаагаараа тэд өрсөлдөх юм. Ингээд мэрэгжлийн эмч нарын багаа танилцуулъя. Зинт клиникийн үүсгэн байгуулагч, ангаах ухааны доктор, хүүхдийн эмч Навча. Санца эмнэлгийн захирал, ангаах ухааны доктор, Миссаслын эмч Баямөнх. Интернет эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал, мэдээгүүжүүлэг, эрчим тэмчилгээний эмч Саранбаатар нар мэрэгжлийн эмч нарын багийг бүрдүүлж байна. Тэгвэл өнөөдрийн маань интернет багийнхан бол загварын ертөнцийг өнгөлдөг хөдөлмөрт залуусын төлөөлөл байна. Тараяанда брендийн үүсгэн байгуулагч Top Model Инхолд, Гал Fashion Project-ийн үүсгэн байгуулагч Top Model Галбадрах, жүжигчин модель Амгалан Баатар нар манай интернет багийнхан байгаа. Тэднийг угтаа хоёр алангаш угтаа авъя. Сайн байцгаана залуучуудаа. Сайн байна уу? Нэвтрүүлэгтээ тавтаа морил. Баярлаа. За манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж интернет багийнхан болж мэрэгжлийн эмч нартай өрсөлдөх гэж байгаа та нартаа маш их баярлалаа. За юуны төрөнд эмчнэр болон нэвтрүүлгийн баг яг одоо телевиз үзэж байгаа бүхэн одоо үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Би бол интернетээс илүү эмчнэрийг илүүд үздэг бас ийм хүн байгаа. Тэгээ одоо өөрөө одоо өрсөлдөх гээд энэ болж гинөө болохгүй нөө одоо тий. Галагийн хувьд анх урилгыг хүлээж аваад хэр хүлээж авсан сандарсан уу? За эргэлдсэн үү эсвэл за окей би одоо ийм мэрэгжлийн эмч нартын ан ман үзэлцэн гээ ороод ирв. Гэхдээ яг өмнөх дугааруудын ерөөдөө үзсэн. Тэгээ тэндээс бол маш сонирхолтой мэдээлэлүүд авч илээ. Би хувьдаа бол анх санал ирэхэд бол аим сонирхолтой санагдсан. Өөрөө сориод үзье гэж бодсон. Тэгээ ямар ч гэсэн эмч нартайгаа өрсөлдөхөд бол бэлэн байна. За Амгалан Баатарын хувьд ер нь бол эмчээс хэрэг хайдаг вэ? Эмчээс ер нь хайна. Тариулж чадахгүй бас нэлээ юм болно. Тэгээ манай хоёр бол маш ихтэй байгаа. Би бол хэлээд байгаа юм бас нэг таадгүй мах нэг тис хөндлөн тэнийг хариулт хийхгүй юм шүү л гэсэн юм бодолтой л орж ирлээ. Зөв. За тэгэхээр эмч нар маань Навчаа эмчээ таны сэтгэлийг сонсъё. Загварын ертөнцийг өнгөж яваа залуус ороод ирлээ. Өрсөлдөд бэлэн байна уу? Өрсөлдөд бэлэн байна. Яг ингэж л бодож байна. Манай энэ дугаарыг залуухан охтууд хүүхнүүд их үзэх байх. Тэгээд тэр огт залуу хүүхнүүдэд тохиолддог, зөнхлөн тохиолддог өвчин эмгэг орж ирээсэ. Тэгэх юм бол хүмүүст илүү их хүрх юм болов уу л гэж бодоод. Баямөнх эмч юу гэж бодож байна? За юуны өмнө одоо ингээд оролцож байгаа залуучуудаа одоо амжилтанд оролцохыг хүсээд амжилт хүсье. Тэгээд бас л миний хэлдэг өнөөдөр нийгмийн эрүүл мэндийн боловсролд хүн болгон одоо иргэд маань хэр зэрэг өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаардаг үлээ. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн ачаар ингээд манай залуучууд шиг хүмүүс орж ирээд интернетээр ч ямар нэгэн одоо хэлбэрээр эрүүл мэндийн одоо мэдлэг боловсрол олж авахаар мэдээлэл цуглуулахаар ингэж хандж байгаа хандлагыг нь бол дэмжиж тэмцээндээ амжилтанд оролцох хүсэж байна. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа дүрмийг танилцуулахад эмч нар маань өөрсдийн туршлага мэдлэг дээрээ үндэслээд өвчтний түүхийг сонсоод оншоо тавих хэвээр. Эмчнэрийн хувьд бол интернет багийнхныг бодоход асуулт одоо маш хязгаарлагдмал. Интернет багийнхан мэрэгжлийн бус учраас хүссэн асуултаа асуух боломжтой. Та бүхэн интернет ашиглана. Харин эмч нар маань интернет ашиглах боломжгүй байгаа. За ингээд та бүхэн маань нэвтрүүлгийн эхлэлд бэлэн үү? Мөн эхнийхээ оролцогчийг хүлээн авахд бэлэн байна уу? Бэлэн байна. Хэрвээ интернет багийнхан маань энэ удаагийн эмч нарыг ялаад энэ удаагийн нэвтрүүлэгт маань ялагч болж чадах юм бол та бүхэнд эрүүл мэндийн инхчин цайны 3 сарын хэрэглээг бэлэг болгон өгөх болно. Тийм болохоор хичээгээрээ залуусаа амжилт хүсье. За. Нөөс ингэдэг юм шүү дээ. За амжилт. За ингээд эхний оролцогч болох 10 жил тасралтгүй сагсан бөмбөг тоглож байгаа Үлэмжигээ өрөө. Үлэмж. Сайн үлэмжээ. За манай нэвтрүүлэг тавтай морил. За бидэнтэй ярьж өөрийн одоо түүхээ хуваалцах гэж байгаад маш их баярлалаа.
Илэмжээ хоёулаа түүхээ ярьж эхлэе. Чи яг хэдэн настайдаа хизээ яг ямар зөвөрийг анх мэдэрсэн бэ? За анх 2010 онд тохой. Тэгээд сакс тоглож байгаа, сакс жуурж байгаа контакт спорт. Тэгээд тоглож байгаа хоёр өвдөг мөргөлдөөл тэгэд л яг өвдөлтийг хамгийн ихээр мэдэрсэн л дээ. 0-аас 10 гэж үзэх юм бол 10 байсан баг. Тэгээд тэр чинь бас нэг 18 өстэй хүүхдээсэн болохоор бас өвчин намдаадаг тос төрхөөл өвдгөвч зүгэл тохоо үед 2 3 оноод тагайг болоод өнгөрцөн. Тэгээд тэгж явсараа бараг 5 жил орчмын дараа л эмнэлэгт хандж уушаа онцлуулж болсон да. 5 жил бол өвдөөл болол явуулсан. Тийм өвдөөл болол. За тэгэхээр бид хоёрын өгөх эхний мэдээлэл бол юм байна. Та бүхэн маань өрөө өрөөндөө ороо зөвлөлдөөрэй. Та бүхний онцтой хавьлал амжилт хүсье. Айгуу танил юм сонсогдоод тах чинь. Тэгээ спорт гэмтэлтэй юм. Спорт гэмтэл за мөн өвдгөрөө тулсан маш их өвдөлт мэдэрсэн тий. Манайх нэг суг уснаа гэж ярьдаг ш монголчууд. Суг өсөж байгаа үед тэр суг өсөж байгаа үений өсөж хөгжиж байгаа тэр процессыг нөгөө цусан хангамжинд дийлдэгүн гэсэн. Цусан хангамж тэр үе ясны ургаж байгаа хоёр ингээ хоорондоо зөрчилдөхгүй зогцохгүй. Тэгээд оскочлатрийн өвчин гэл юм болдгийн штеп. Ерөнхийдөө эсэл гэдэг байхгүй юу? Эсэл буюу ингээд хоёр жигтэй холбосон. Гадуураа нэг, дотоороо нэг. PCL гэдэг нь хоёр талаар орсон юм шиг үсэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол эсэл юм уу, PCL байж магадгүй. Тэгээ энэ оскочлатр юу л яадаг штеп. Дэглэн бариад байвал өөрөө зүгээр болчихдөг. Энэ ингээ саксаа тоглоод тахлаар зүгээр болдгүй юм да. Өөр юу гэж бодогдчих. Тийм л мэлгүүд тий. Гэхдээ хамгийн гол нь 5 жил болсон гэж. Тэгэхээр чи өвдөд гайг болсон өвдөг яг тасарч юм бол бүр асуудалтай байсан. Тасарсан ч гэсэн 5 жил явж болтой. Чинийх чи яалаа. Минийх бол яг нэг организм гэх доторх нэг зөөл эдийн хэмтлээс учраас нэлээд хүн хэмтлээс нь баггүй. Шөрмс нь бол урагдчихаг юм уу? Шөрмс нь урагдаад доторх нэг менис гэдэг нэг зөөл эднээс гэмтчихсэн баггүй. Тэгээ 5 жилийн дараа оншоо тавьсан. Энэ гимтэл авчаа 5 жил бас зүгээр боломжийн амьдраад исэн байгаа байхгүй юу? Тэхийг бодоход би яг цэвэр гүнтэл гэхэд бас жоохон сонир санагдаад байна. Тэр үлэмжээ хоёлаа хоёр баг дээрээ орж эхний тусламжаа үзүүлэхээс гадна тийм үгүй гэдэг асуултанд хариулж одоо 1 минут хариулт өгч тусламж үзүүлэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр юудаач хоёлаа үзэгчдэд энэ тусламж дотор юу байгаа талаар баг зэрэг мэдээлэл өгөх үү? За энэ дотор болохоор өвдгөвч байгаа. Өвдгөвчин дотор бүр хэлсэн баримлын шавар байгаа. Хоёр багийнх маань хэр мэдэж тааж чадах бол. За тастайлж мэдээ. За тэгвэл юутай ч хоёлаа эмчнэрийн баг дээр төрүүлээ барай. За. Эмч нартаа дахин минь төргий та бүхэндээ анхны тусламжаа авчирлаа. Асуултаа асуухад бэлнэ үү? Ерөнхийдөө таамаглуудаа бол гаргаад ирсэн үү те эмч нараа? За Харахандаа амжааг байна уу? Айгүй их юм байна уу те? Тэгэхээр энэ ч одоо юу ч хийж болно. Юу ч хийж болохоор байна. За тэгвэл эмч нараа эхлэе цаг явлаа. 10 онд анх нөгөө гимтэл аваад өвдөж гисэн ш. Тэрнээс хойш саксаа тоглосон хэвээр байсан уу, болсон уу? Тоглосон. Тийм. Доглож байсан уу тэрнээс хойш? Доглоно гэж Тийм мэдээ. үгүй. Гэтэ сүүл рүүгэл Тийм үгүй л гэж хариулах хэрэгтэй. Та бүр тодорхой Яг өвдгөн дээр чи хуруу дарам газар хөндөр байсан уу? Дарам газар хөндөр тийм байсан. Яг тэр үед хүчтэй өвдөг хавцсан уу? Тийм. Өвдөгний үений хэлбэр өөрчлөгдсөн үү? алдагдсан уу? Хавтаж авааж энэ тэндээ. Тэгэхгүй улайсан уу? Арсных нь өнгө өөрчлөгдсөн үү? Үгүй. Эмнэлэгт очиод үзүүлэхэд өвдөгний үений хөдөлгөөний хязгаарлсан уу? Гипс тавьсан уу гэсэн үг? Эсвэл чиг тавих, гипс тавих. Үгүй. Өглөө хөшдөг үү? Аагүй. Одоо бүрэн идэгсэн үү? Одоо зүгээр. Бүрэн Эсэлд орсон уу? Мис заслаар идэгэрсэн үү? Эсэлд орсон уу? Тийм. За, эмч нарын маань асуух асуултын хугацаа дууслаа. Та бүхэн 60 секундэд багтаан тийм үгүй гэдэг хариултыг авсан. Бид хоёр та бүхэндээ тусламжаа харуулъя гэх үү? За. Энэ юу вэ нэмчээ? Өвдөгчин дотор нэг бүрхий шаариг одоо бөмбөлөг байна шүү дээ. Ойлголоо. Барьж үзэж болох юм уу гэдэг вэ? Бүрхийг Барьж үзэж харж болно. Ингээ энэ талаас нас харж болно. Сарамж харж байна уу? Харж байна. Манай эмч харвал бас нэлээд ят болно да. Ингээ хардаа та. Энэ талаас намаа харж байна уу? ер нь зүгээр заавал За, окей. өөрөөр барихгүйгээр яг ийм байралтад харуулах юм уу? За. Эмч нартай эхний тусламжаа үзүүлж 60 секундын асуулт хариултаа өглөө бид дахин
нэг удаа орж ирж тусламж үзүүлэх боломж байгаа. за, Бид хоёр интернетийн баг руу явлаа. Амжилт хүсье. За хоёул интернетийн баг руу Ос явъя. гүцлэтэр бол хагалгаанд ордгүй. Энэ Би бол юм мэдэхгүй юм гэдэг. За интернетийн багийнхан маань мэдээлэл хэр сайн цуглуулж байна. За ерхэд нь бол нэг тий. За хэд хэдэн оншин дээр эргэлзэж гин үү? Ямар хэн мэдээлэл гарч ирж байна? Эсвэл бол ерөнхийдөө оншоолч уу? Ерхэд оншоол бол гадарлцлаа. Гадарлцсан уу, тий? Спортын учраас спортын төрлийн гэмтэл байгаа гэж тамгалсан гэж байна. бодож байна. Аха. Тэгэхээр бид хоёр тусламж авчирсан байгаа. Тусламжаа харуулахаас өмнө та бүхэн манай оролцогчоос тийм үгүй гэсэн хариулт авах асуултуудыг 60 секундэд багтаа авах хэрэгтэй. Эмчнэрийн хувьд тураг хийлсэн те асуулт нь хязгаарлагдмал та бүхний хувьд хүссэн асуултаа асуух боломж давуу тал байгаа шүү. Эхлэх үү? За эхлэе. За цаг явлаа. За өвдөгний үе юу? Үений гэмтэл тий. За тэгвэл шүрмс байсан уу? Үгүй. За зөөлөн ид гэж явах уу тэр нь? Зөөлөн тийм үү? Тэгэхгүй гэмтлээ. Зөөлөн ид явах. Тэгэхгүй. Ясны гэмтэл үү? Үгүй ингэ асууж болно юм шиг. Чагтай холбоосон гэмтэл үү? Үгүй. Удаан ингээд алхахлаар ингээд таванддаг уу? Үгүй. За удаан явах ингээд доглоод өвддөг үү ер нь? Тухайн үед. Үгүй. Тэгвэл 5 жилийн дараа хаглаанд орсон уу? Тийм. Тийм. Өвдөний хэсгийн хаглаанд орсон тийм. Тойгтой холбоотой байсан уу? Үгүй. За тэгвэл хоёр өвдөг хоёул юм. Үгүй. За тэгвэл завсрын одоо жирэг гэж ярьдаг шүү дээ. Тэр нөө жиргэний гэмтлээсэн үү? Үгүй. Үгүй. Юу хагалгаа хэлэхэд гадны биет сулгасан уу? Эсвэл өөрөө чинь за гадны биет сулгасан уу? Үгүй. Өөрөө чинь идэрхтнээс авч нөхөд сулгасан. Тийм. За хугацаа дууссан байна. За хангалттай хариултыг авсан болов уу гэж найдаж байна. Тусламжаа харахад бэлэн үү? Бэлэн. За. За, энэ юу вэ? Тийм өвдөвч. За, энэ завсраар нэм харж байна уу? Барьж үзэх үү? Баримл юм уу? Барьж үзэх үү? Гэхдээ манай өвчтний та бүхэн онштой холбож тайлбарлаарай. За. За бид хоёр та бүхэнд анхны тусламжаа үзүүллээ. Тун удахгүй бид хоёр дахиж орж ирээд 1 минут хариулт өгөх боломжтой байгаа шүү. Тэгэхээр амжилт хүсье. Сайн хоорондоо зөвлөлөөрөө интернетээс мэдээлэлээ сайн хаагараа. За баярлалаа. За амжилт. За. сая тэр нөө өвдөгчний заавал ард нь харуулах гэдэг хэлээд би хандахгүй юу. Энэ чинь урдтай биш тий. Барьж үздэг гэсэн ийм ч үгээ харуулдаг тэгэхээр энэ өвдөгчтэй өвдөгнийхээ ард урдлын бондгортой тэнгууд нь ардтай байгаа юм чинь бекрийн кистгээл толгойд буухгүй юу. Энэ гэж өөрөө эргэтнээс нь авч нөхсөн гэж шүү дээ. Тэгэхээр чи энэ нөхөлт юу вэ? Ясаг бол өөрөөс нь авч нөхөн гэж юусоо байхгүйсэн. Шүмс үжи юу те. Тэг бүрэн юм байсан одоо ямар учиртай. Харин бүрэн спортсменууд айгу ер нь хүмүүстэх тохиолдол синовиальны мембран гэж үүдэг шүү дээ. Үний шингээ гэж. Тэрний бүрэн бүтэн байл алдагдангууд үний шингээ хоошоогоо уйлах хаш гараад ирдэг байхгүй. Тахимны хэсэгт очдөг. минискийг бол нөхдгүй. Нөхгүй. Тэр ихлээр өөрөө өөрөнд төлжүүлдэг байхгүй. Шүмс тасарсан нөхцөлд заавал өөрөөс нь өөр шүмс авч залгадаг байхгүй. Синовиальны мембрана бүрэн гүйцэд нөхөж юм уу хааж чадахгүй зарим тэр үед дахиад шингээ хоошоо гарах гэдэг байхгүй. Тэгээ та нар ингээд хүний өвдөгний зургийн эрдэнэхэн зургийг харсан нөгөө тахимны оны юм шохоочсон бондгор юм байдаг ш. Тэр бекрийн кист. Миний бодлоор бол энэ гэж магадгүй. LLC буюу гадна талын нэг шүмсэн гэж магадгүй байхгүй. Тэгэхээр шүмсний гэмтэл биш гэдэг гэж байна тийм. Харин ямар учиртай биш гэж хэлж байна. Тэг өвдөнчдөг өөр олон юм байхгүй. За интернет багийнхандаа дахин тусламж авчирлаа. Та бүхэн мэдээллийг хэр цуглуулж байна? За юм мэдээлэл гарч ирж байна уу? Асуулт байгаа. Тийм үү тий. За тэгвэл асуулт маань бол жоохон төөрөгдүүлсэн тийм юу болчиход байна л да. Харин тийм. Тэгэхээр баттах хэрэгтэй байна. за одоо тэгвэл баттах асуултаа 60 секунд багтаар асууя тэгвэл. За цаг явлаа. За энэ яг зөлийн эдийн гэмтэл мөн үү? Биш. Шүмснийх мөн үү? Үгүй. Тэгвэл зөлийн ястай холбоотой биш гэсэн тий. үгүй. Үгүй. Тогны гэмтэл болж таарад юм л да. Тойгны гэмтэл мөн үү? Үгүй. Үний нөгөө нэг тулгуур хэсгийн гэмтэл. Үгүй. Миниск гэж зөлийн идэх биш те. Завсарж ирэг. Юу вэ? Өвдмийн бүхлийн нэрлэлээ дээ бид нар одоо. За асуугаарай. Судастай холбоотой юу? Үгүй. Мэдрэлтэй холбоотой. Хөрөнгөний шингээ. Өөрөө хөвлөж байгаа байхгүй дээ. Юу вэ? Ястай холбоогүй те. Ястай холбоогүй. Тойг байхгүй. Энэ холбоосуудтай холбоотой юу?
Холбоо суудтай холбоотой юу? Тий. Одоо өвдөгний холбоос үүд. Тий. Заавч хатан түүгээр. За. Холбоос үдчихэд өөрөө юу мөн үү? Зүйлийг биш. Аль талаараа баруун талаараа өвддөг юм уу? Үгүй өвдөгнийхөө дотор талаар өвддөг, гадна талаар өвддөг. Тийм үгүй гэсэн хариулт авах хэрэгтэй. Тийм. Баруун талаар өвддөг. Өвдөгнийхөө баруун талаар өвддөг. Үгүй. Дотроос өвдөжсэн үү? Үгүй тийм. За, Тийм. Дотроос уучлаарай цаг дууссан байна. Залуус маш хангалттай мэдээлэл авсан байхаа гэж найдаж байна. Тэгэхээр тун удахгүй та бүхэн бидэнд оншоо танилцуулах учраас сайн зөвлөлөөрөө бид эмчийн өрөөрөө явлаа. За. Эмч нартай дахин тусламжаа авчирлаа. За, дөрөв хангалттай асуулт асуул. Чадаагүй. За, та бүхэнд 60 секунд. Хөдөлгөхөд энэ одоо өвчний улаас ямар нэг хөдөлгөөний хязгаарлалтанд орсон уу? Хөдөлгөөн хязгаарлагдсан уу? Зүгээр л хөдлөөд байдаг. Нуглах тэмээ тэмдэг бүрэн биш. Үгүй. Үгүй. Өөрчлөлт ясанд байсан уу? Үгүй. Зөөл эдэнд байсан уу? Дахимны артлын хонхорт өвдөлт өвлөрчсэн үү? Үгүй. Зүүн талд уу? Тий. Одоо их тоглосон их гүйсний дараа өвдөлт нэмэгддэг үү? Үгүй. Хоёр талд юм уу? Үгүй. Өвдөлт одоо доош юм уу ямар аль нэг тийшээ дамждаг уу? Үгүй. Хавдаж улаасан байхгүй тий? Хавдаж улаасан аль нэг газар овоосон Одоо спортоо тоглож байгаа хэвээр. Овоосон. овоосон гэсэн үг үү? Одоо сагсаа тоглож байгаа юу? Тий. За. Месостелик систем. Тий. Окей. Дахиж болох уу? Эмчийн хяналтанд байдаг уу? Тий. Эмч За. дахиж магадгүй гэсэн үү? За, цаг дууссан байна эмч нараа. Тун удахгүй оншоо танилцуулах учраас хамтдаа сайн зөвлөлөөрөө амжилт хүсье. Энэ юу яцсан юм шүү дээ. Нөгөө ахил гэсэн шүү. Ахил ч аягүй доор. Ноо тэгвэл энэ алхаж чадахгүй. Ахил ч чадахгүй. Ахилч шал хөл санжаа. Хэсэгчсэн юм юутай байжгаад бүрэн тасарсан юм шүү. Тэгтэл өөр юм тий. Тэгтээ өвдөг Хийч нааш зүг байдаг юм дөө. Монголоор зүгээр ингээ өвдөгний холбоос. Дотор хэлсэн ингээд нэг хальт. зөөлөн гэдэг Эмч жагаад. MS Яг үнэ. MC хэлж үү? Гадна дотор нь лөө. Энэ их сонь тэ бүрэн идэгцэн тэ ясанд өөрчлөлт байхгүй, зөөлөн эдэнд өөрчлөлт байхгүй гэж байхгүй. Тэгэхээр ясны янз янзын хугард бол ясны юм үүдээ бид нар маш тэр ясны ойлынхаа хавдар мавдар тийм байгаа. Тэгэхээр зөөлөн эдийн хүүхлээр энэ хүүхд мэдхгүй байх. хөдөлгөөний хязгаарлалт Кейс болж байгааг өгч шүү дээ. Үний хөрөсөл Холбоос гэжгүй. Холбоос зөв гэдэг нэг үзэл юм болоо. Яг хөрөсөл. Хөрсөлж болно тэгж. спорт гэмтэл гэдэг шүү дээ. Илүү хөрөсөл биш. Холбоос гэж нэг хүчсэн байж байгаа. Өвдөх гинэ. Саран хэлбэрийн Хүүхдэд байдаг юм бах та. Хөдлөлт бараг байхгүй. Дээрээ жин ихтэй хүмүүс бас байж байдаг. Одоо нэг артрозын проблемтэй хүмүүс шүү дээ. Терминтэй бас мембран гүт батгал гараад ирсэн. хөрс гэж асуухгүй шүү дээ. Энэ миниск нь хэлэх юм болохгүй. Өгөөс юм дөрөөр зөөлий. Биш үү? Шатар яваа. За, хоёр багийнхан маань гараад ирээрээ оншоо аваад гараад ирээрээ та бүхэн маань оншоо танилцуулах бэлэн болсон байна. Эмч нарын багийг урьж байна. Чиний үлэмжээ ерөнхийдөө хоёр багийнхнаас хэн хамгийн зөв асуултуудыг асууж ирсэн гэж бодож байна. За, эмч нарын баг хоёр дахь юм асуултан дээр л гайгүй оншоо тавьсан байх гэж бодсон. Интернет багийнхныгаа урьж байна. Оншоо аваад гараад ирээрээ. За, интернет багийнхан маань яагаад удчихваа? За миний хувьд гэх юм бол миний бас нэг өвдөгний холбоотой гэмтэл авч ирсэн спорт гэмтэл. Тэгэхээр би тэрнтэйгээ ер нь адилхан юм болоо гэдэг байдлаас ерөөдөө жоохон ихтгэлтэй бахан асуулт асуусан. Тэгээд ихэнх нь бас буруу эсвэл бол би нэг яг зөв одоо асуултаа тавьж чадаагүй юм болов тий. Ямар ч бидний асуулт ихэнх нь үгүй гэсэн хариулт ирсэн их эргэлзэж. Эмч нарын хувьд онш тавихад хэр хүнд вэ? Гайг өнөх хүнд байгаа. Манай хоёр талаа хүнд байгаа биш үү? Бас эргэлзээтэй юм байна. Эргэлзээтэй байсан уу тий? Онш тавьдаг бол оншиндаа маш хэтгэлтэй байна гэсэн үг. Магадлал гэж ярьж штэ. Магадлалтаагаар Магадлал жоохон өндөр дүү. Тэгвэл эмч нарынхаа багийн оншиг эхлээд харах уу? За тэгээ. Эмч нар маань ямар онш тавьсан? Зүүн талын бэкерийн уйлынхаа, тахимны уйлынхаа. Бэкер гэдэг нөгөө энэ
гэмтлийг анх тодорхойлж бичсэн эмчийн нэртэй хүний нэр. За. Дахины уйлахаа. За тэгвэл интернет багийнхныхаа оншиг харъя. Ихэд л үний л Оншин. тийм өвдөгний үн дотор үений холбоос л гэж ингэдэг. Холбоос. Холбоос Гэмтэл. За тэгвэл интернет багийнхны онш болон эмчнэрийн багийнхны оншийг аль нь зөв байгааг манай үлэмж өөрөө хэлж өгөх ёстой байгаа. Тэгэхээр үлэмжээ 10 жилийн өмнө гэдэг чинь чи өөрөө сакс тоглоод явж байгаад яг хүний өвдөгтөө өөрөө чи өвдөг мөргөлдөө тэгээд өвчин чинь ихсэн байгаа шүү дээ тий. Тэгээд тэрнээс хойш бүр 5 жил эмчтэр очихгүй агцаагаад явж байгаад очсон байгаа. Аль эмнэлэгт орсон? Ер нь ардын жив гимтлийн тэгэл янз бүрийн эмнэлгээр явал таар эм таараа төөнөр янз бүрийн эмтэй байсан л та. Тэгж сүүлд нь хамгийн сүүлийн оншиг яг зөв оншиг хандах болсон. Хамгийн сүүлд нь 9 шинжилгээгээр доторолсон. Тэгээд өвдөгний үений хорт авдар гэсэн. Өвдөгний үений хорт авдар гэдэг онш. Хорт авдар гэсэн. Гэдэг оншиг мэрэгжлийн эмчнэр бол тавьсан байна тийм ээ? 9 шинжилгээгээр л онцлогдсон л та. 9 шинжилгээгээр тавигдсан. Нэг асуулт асууж гоо. За одоо ингээ биопси хийсэн гэж байна тийм үү? Тэгээд өвдөгний зөөлөн эдийн хорт авдар гэсэн байх нь шүү дээ. Месастигээд авсан. Хойноос нь радио хим эмчилгээ явуулсан болов. Тийм, туяа эмчилгээ хийсэн. Одоо тэгээ бүрэн идэгсэн. Одоо хяналтанд байдаг хтэй. Тэгээ солонгос улсад эмчилсэн. Тэгтээ хяналтанд байгаа. Хяналтанд жилдээ нэг очиж шинжилгээ өгч януулдаг. Тэгээ ер нь бол айлтгүй л зүгээр л гэсэн. Тэгэхээр энэ удаадаа харамсалтай нь эмчнэр болон интернет багийнхан маань аль нь оноо авч чадсангүй. За тэгэхээр үлэмж маань хоёлаа дахиад түүхий эргүүлээд сүхий л доо. Тухайн үед Монголд эмчлүүлээд амьсгалд орсон уу? Тэгсэн. Эхлээд Монголд бол эхлээд гавдарч гэж боддог юм л дээ. Тэгээд гинтлэр явж байгаа тэр нэг бондооцоо өвчтэй байгаа юм ал ахуулж марсан надаа. Тэгээд тэрийг ахуулаад нэг гинтлийн хувийн гинтлийн эмчт ахуулаад тэгээд тэр авсан эмч заавал 9 шинжилгээ өгдөг юм. Тэгээд 9 шинжилгээ өгсөн чинь санавиал саркома гэдэг тийм нэртэй гавдар гэж гарч байна. Тэгээд Солонгос улсад очиод 3 удаагийн агалгаа 45 хоногийн туяа эмчилгээгээр. Зөв. Эмчнэрээ энэ юу н хэр одоо илбэг тохиолддог өвчин бэ? Маш сонирхолтой кейс. Энэ айгүй ховор. За. Одоо нийт хавдруудын баг би одоо буруу санаагүй бол үений тэгээд одоо аль нэг үений хавдруудын 1% хүрэхгүй хувь нь ийм саркомод байж болдог. Өвдөгний үе гэж ярил бид нар яг өвдөгний үений хавдар ярьж байгаа тохиолдолд бид нар яг ясны хавдрууд остеосаркомод ч юм тийм юм. Псевдотумор буюу хуурамч хавдрууд гэх юм бол манай кейс шиг ийм зөөлөн эдийн гаралтай хавдрууд байдаг. Тэгэхээр зүгээр одоо миний санаж байгаа яг Европт дагдаг рекомендац гэвэл хэрвээ ямар нэгэн зөөлөн эдийн саркомод гарах юм бол мис засал тэгээ хойноос нь радио хим эмчилгээний протоколууд явдаг. Тэр үеийн дээр дахиж ачаал өгөхийг хоригддог. Жишээл харамсалтай нь одоо тамирчид ч гэдэг юм уу иймэрхүү хүмүүс тохиолдлоо гэхэд ачаал өгөхгүй байхыг яг хяналтын 5 жил дотор ч гэдэг юм уу. Тэгээ бүрэн идэгсэн би одоо ингээд гэхлээр бид нар төөрөлдөж л байгаа юм да. Яг зүгээр ер нь бол их сонин айгүй ховор кейс шүү. Тийм. Чиний хувьд бас эмчнэр бас тэгж хэлж байсан тийм тий? Тэгээд тэр солонгос зөвлөх их сургуулийн эмнэлэгтэй тэгээд ер нь багаараа тэд нар уралдаад ер нь энэ хүнийг эмчлэе гэдэг. Тэгээд ер нь дэлхийд дээр ганц загалгаал гэж хэлсэн л дээ. Маш ховор. Тийм. Дэлхийд дээр цоор ганц загалгаа гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш хийсээ өгөх мэдэхгүй. Тухайн үед л ямарч тест. Чиний хувьд яагаад солонгос явуулсан юм бэ? Монголд эмчлүүлж болоогүй юу? Үгүй Монголд яагаад тэгээд би оншоо ирээд эмчнэр дээр авдрын эмчнэр дээр очисон чинь ер нь бол PET scan гэдэг шинжилгээ өгөх хэрэгтэй юм. Монголд байхгүйсэн тэр үед. Зөв. Одоо байдаг юм болоо. Тэгээд ямар ч PET scan өгөх хэрэгтэй болсон тэр үед байхгүй нэгэд. Тэгээд ойрхон явъя гээд Таиланд явъя гээд Хятад явъя гээд тэгсэн чинь манай ихч байдаг Солонгос улсад. Тэгээд ер нь ихчдэр очие гээд. Тэгээ очиод зөвлөх сургалт эмнэлэгт бол. Одоо хэдэн хонд хийлгсэн байх вэ эмчилгээ дээр? 15 хонд. 5 жил болчих. Тийм 5 жил. Тэгэхээр одоо бол үлэмжийн маань хувьд эмчилгээгээд эмчлэгдсэн байгаа 102. Одоо бол саксаа тоглож байгаа тийм үү? Саксны спортоо өргөжлүүлэн тоглож байгаа. За маш их баярлалаа. Интернет баг болон эмчнэрийн багтаа баярлалаа. Үлэмж маань одоо ингээд цаашдаа өргөжлүүлээд
сагсаа тоглоод эрүүл саруул явна тийм ээ. За манай нэвтрүүлэгт ирж өөрийн түүхэн хуваалцсанд маш их баярлалаа. Танд эрүүлийн хамгийн сайн бүхнийг хүсье өрөөе. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монголын анхны олон улсад магадлан итгэмжлэгдсэн интернет имлэг. Хэсэг хугацааны дараа эргээд уулзъя үзэгчтэй. Өвдөгний үе хоорондын зөөлөн эдийн хорт хавдар. Өвдөгний үе хоорондын зөөлөн эдийн хавдар буюу синовиал саркома нь өвдөгний үений уутанд үүсдэг. Ямар ч насныхан өвдөж болох ч 15-аас 35 насны залууст ихэвчлэн тохиолддог. Илэрх шинж тэмдгийн хувьд ихэвчлэн гэмтэл бэртэл авсан байдаг байна. Өвдөлт илэрхээс өмнө хавдрын зүйл тэмтрэгдэнэ. Өвдөлт өгнө, ядарна, ховор тохиолдолд турах шинж илэрдэг. Уг хавдрыг МРА, хавдрын соронзон резонансын томограф болон эдийн шинжилгээ авч оншилно. Хавдрыг авах мэс заслын эмчилгээ болон хим туяа эмчилгээг хослуулан хийх нь өндөр үр дүнтэй байдаг. Гэхдээ хавдрын хэмжээ, байршил, хорт хавдрын зэрэг, тархалт зэрэгээс шалтгаалan өөр эмчилгээ, үр дүн өөр байдаг. Өсвөр насныхны энэ өвчний зөвөрийг эцэг эхчүүд өсөлттэй холбон анзааралгүй өнгөрөөж хүндрүүлэх нь бий. Иймээс аливаа эмгэгийг эрт онцлуулан хүндрэлээс сэргийлэхийн тулд эмнэлэгт эрт хандан үзүүлэх нь хамгийн чухал юм. Нэвтрүүлэгтээ эргэн тавтаа морил үзэгчтэй манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч эрүүл мэндийн экос зөвлө ус. Тэгэхээр манай нэвтрүүлгийн 2 дугаар үе эхэлж байна. Энэ үед баг бүрээс нэг гишүүн гарч ирсэн байгаа. Харин үлдсэн гишүүд мань хөвчөө зүгээрээ та бүхэн бидний яриаг сонсохгүй байх хэвээр хөвчөө зүгээрээ. За ингээд 2 дахь оролцогчийнхоо түүхийг сонсоход билнэ. Билээ. За тэгэхээр манай 2 дахь оролцогч бол Баян Үлгийн аймгаас биднийг манай нэвтрүүлгийг зорин ирсэн Мервертийг урьж байна. Мерверт. Нэвтрүүлэгт маань тавтаа морил. 2 багийн гишүүдтэй хоёлаа юуны өмнө түүхээсээ хуваалцъя. Яг анх хэдэн онд өвчний шинж тэмдэг чамд илэрсэн бэ? Анх 2013 оны 11-р сард өвдсөн байгаа. Яг анхны зовир юу вэ? Хэвлий доогуур хэсгээр маш хүчтэй өвдөг байсан. Бас ууц нуруугаар хөшиж өвддөг байсан. Тухайн үед бол сарын тэмдэг тогтмол ирдэг байсан. Тогтмол ирэхгүй байсан. Сард 2-3 удаа ирдэг. Тэгээд маш их хэмжээгээр ирдэг байсан. Маш их хэмжээгээр ирдэг байсан. Сард 2-3 удаа маш их хэмжээгээр. Аха. За ингээд бид хоёрын эхний өгөх мэдээлэл ингээд энэ хүрээд өндөрлж гин. Гэхдээ та бүхэн тусламжийг хараарай. Энэ хүүхдийн цэргийг манай оролцогчийн өвчний онцтой холбож ойлгоорой. Өрөөндөө ороод багийнхандаа зөв мэдээлэл өгөөрэй. Амжилт хүсье. Өрөөнд ороод зөвлөлтөөрэй. За энэ бүсгүйн хувьд болохоор Баян Үлгийн аймгаас ирсэн, хөдөө орон нутгаас ирсэн. За хүүхдийн директорсээр гарч ирсэн байна. Анх 2013 он 11 сарын өвдсөн. Шинж тэмдэгтэй хэвлий доогуур маш хүчтэй өвддөг. Ууц нуруугаар хөшсөн. Сарын тэмдэг сард 2-3 удаа маш их хэмжээгээр ирсэн. Жирэмслэл төрөлттэй холбоотой юм шиг байна. Тий. Тэр бас энэ бас нэг ховор тохиолдол юм болов. За сарын тэмдэг их бага хэмжээгээр их юм уу бага их бүр зүрх гэнэ. За нэгсэн юм. Энд рүү орчих. Үндгээс ялгарахгүй байх гэж байна. Үндгээс ялгарахгүй. Энэ орчлоо. Тэгээ самнаас усаалдж байна. Дисменер нөгөө сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдсөн. Тэгээд хэвлийн өвдөлт гэдэгтэр эмэгтэйчүүдийн юм ярих гэж явж байна уу? Тийм багаж өндгөвч үү, анексит үү, нөхөн өрчгөө эмэгтэйчүүд умаа хортой юм хоргүй хавдрын. Умаа хавдрууд үү? Хэвлий доогуур хүчтэй өвдөг. Тэг хүчтэй өвдөг. Эмэгтэй. Хүчтэй өвдөг. Ууц нор хөшиг гэдэг чинь жирэмсэн боллоо ч ууц нор бас их өвдөж шүү дээ. Уг хэвлийн дооцсгээр хүчтэй өвдөж байгаа доошо цус гардаг. Тэгэхээр умаа хортой юм хоргүй хавдрын. Ястай. Тавдрууд аль нэг л баг гэж бодож байна. Эмэгтэйчүүдийн тал юм болох гэдэг шүү дээ юм уу?
Тэгэхээр Мервэш дээр дараагийнхаа тусламжийг үзүүлэхэд бэлэн болсон байна. Багийнхан маань, хоёр багийнхан маань чихвчээ зүгээрээ та бүхэн бит хоёрын яриаг сонсохгүй байх хэвээр. Эмчнэр маань чихвчээ зүгээрээ бит хоёр ярьж эхлэх гэж шүү. Тэгэхээр бит хоёрын яриаг хоёр багийнхан маань сонсоог байгаа. Тийм болохоор үзэгчдээ энэ хайрцаг дотор юу байгаа юуны өмнө харуулъя гэх үү. Энэ сэжүр бол за алин болоод дээр нь мандрин гэсэн юм шүү дээ. Энийг яг юу гэж ойлгох бол яг өвчний чинь онцтой ямар холбоотой гэж та энэ зүйлийг бэлдэж ирсэн юм бэ? Алимыг эмгтэй хүний өндөвч гэд үзээд тэгээд дээр нь байгаа мандрин хавдар гэж зүйрлэж болох шүү дээ тийм. Хоёр багийнхан маань хэр мэдэрч чадах бол юу гэж бодож чинь яг өндөвч гэж ойлгож чадах болов? Ер нь эмчнэр маань олчих болоо гэж бодож байна. За ямар тааж чиний оншийг тодорхойлоход энэ тусламж бол баггүй хэмжээний мэдээлэл болчих болоо гэж бодож байна тийм ээ. За тэгвэл хоёр багийнхнаасаа дараагийнхаа гишүүд идвэл тэгэх үү? Тэгээ. Дараагийн гишүүд эмчнэрийн багийнхан дараагийн хайрцан гараа их. За баян мөн хэмж. За гараад ирээрэй. Тийм шүү дээ. За. За хайрцаг руу бол харж болохгүй. За. Хоёулаа харц тулгарж агаад гараа шургуулад юу байгааг мэдрээрэй. Тэмтэрч мэдрэн тий. Тэмтэрч мэдрэн бил нэ. За, билээ. За, эхлэе. Маш зөвлөгөө оруулаарай. Маш гимтгээр, зөв наримталтайгаар Тийм шүү дээ. тусламж авч үзэж чадаж байна уу? За чи бэр. Юу вэ намгаа? Өөр юм байгаа юм. Байна. Болчлоо. Болцсноо. Энэ байна. За та байр. За энэ дээр нэг мэдрээт. Тийм. Хоёр хацаараа ярилцаад байгаа юм уу? Жохон үзэгчдэд юу байгааг нь хэлж өгөх юм уу? За. Тийм ээ. Бараг жимс иддэг болохоор чи ямар жимсээ сайн мэдгүй. За ямар тааж та хоёр юу мэдэрснэ багийнхан дээр очиод сайн тайлбарлаарай, амжилт хүсье. За байна. За энэ дээр бол ерөөсөө юм байна. Алим. Алимн дээр юм нэг мандрины жижигхэн ширхэг наачиж. Нэг юм хумс байж тээ тий. Мандрины жижигээс тогтсон байна шүү дээ. Байж болно. Бид ургацаг тиймэрхүү талаас нь бас ярьлаа. Гэхдээ одоо бид нэр эндометриоз Наад чи яг л клиник мэлэг гэдэг байхгүй эндометриоз чинь савны доторх юм хаана гэд байж болно шүү дээ. Хэвлээ доторч байж болно. тий. Тэгэхээр өмнө хэрвээ гэс рүү хаалгаа юм уу орсон бол гэс рүү хаалгааны төлөвөө сорны завсаар бас эндометриоз өнтер тий. Ханд дотор хэвлээ ханд. Тий яг хэвлээ ханд. Хэвлээ ханд. Савны одоо гэх юм уу? Яг эмэгтэй өнөх болохоор бас юу вэ? Шулуунжлаас одоо тэгээ асууж штэ. Тэгээ энэ савны тиймд ямар нэг хавдрын төлтөө юу? Тэгэл асууж зөөлөө аа. Маа үзье. Тэгээ асуусан. Маа үзүү ч юм уу савны хавдруу. Юу төрөлтэй байж болтгоо. Заавал төрөлт мөрлөлтэй холбоогүй. Эндометриоз юу? Гүү баха. Би тийм сонсон. Гүү баха. Тэгэхээр яагаад тийш очсон? We don't know. Бид нар мэдэхгүй шүү дээ. Ангаа ухаа мэдээгүй гэдэг шиг дээ. Наац юм Шинэ л ургацтай байхгүй. Хавдар байсан уу? Хавдрын шинж тийм байсан уу? Асууж. Ургацгийн юм байсан уу? Тэд нар яаж сууж болох юм чи? энэ үеч болох өндөвчний ойлаа хайж магадгүй. Тэгээ өндөвчний юу? Ургацг. Савн. Тийм бас сони шүү. Тэн дээр нөгөөдг нь тол нөгөө алимн дээр юу байгаач нөгөөдг нь жоохон зөөлөнд байгаа. Савны хүчин. Мандрины нэг жижиг хумс наацсан. Юу яаж болсон? Альмаар юу илэрхийлж болох вэ? Хүзээний занаас ч одоо яаж вэ? Хүзээний занаас гэдэг нь занаас гэдэг нь Үгүй тийм юм жирэмслэлтэй холбоотой байдгийг. хэвлийн гадах уу? Умад Ихсэн үлдэгдэлтэй. Чи юуны гадах ч гэдэг өндөөчтэй гадах ч юм юу гэдэг савны гадах биш. Тэр юм шүү. Биш. Харин занаас гэдэг нь Хүзээний занаас ч одоо цэлмэн тураа юу л монголоор арчсан. Дараагийнхаа оролцогчийг урьж байна. Дараагийн оролцогчийг урьж байна. Хоёр багийнхнаасаа асуулт асуух оролцогчид байгаа. За навчаа энд гарч ирсэн байна. За гал одох гарч ирсэн байна. Тэгэхээр та бүхэн энэ удаа тийм үгүй гэсэн хариулт авах асуултуудыг 60 секунд багтаан асуух ёстой. Шууд оншийг бол асууж болохгүй. Эргэтэн зааж асууж болохгүй гэсэн дүрмтэй байгаа. Харин үлдсэн гişүүд маань чихвчээ зүгээрээ. За эмчнэр маань чихвчээ зүүсэн байна. За
мэдээж одоо багийнхандаа хамгийн хэрэгтэй гэсэн асуултуудаа авч гарч ирсэн болоо гэж бодож байна. Асуулт асуухад бэлнэ. За, эмчнэрийн багаас эхлэе. 2013 оны 11 сарын өмнөөс 11 сараас өмнө жирэмсэлж төрж байсан уу? Үгүй. Интернет багийнхан? Одоо хүүхдтэй юу? Үгүй. Одоо энэ өвчин бүрэн эдгэрсэн үү? Эдгэрээгүй. Үгүй. Интернет? Жирэмсний юм удаан хугацаагаар уусан уу? Үгүй. Нөхөн өрчхөө эрэхтэн эсвэл хэвлийн хүндээ эрэхтэнд месаслын эмчилгээ хизээ нэгэн цагт хийлгэж байсан уу? Хийлгсэн. Тийм. Интернет багийнхан? Энэ зөөвөр нь маш удаан үргэлжлэдэг үү ер нь? Тийм. Турж эцэж ядардаг байсан уу? Үгүй. 30 секунд үлээ интернет багийнхан? Сарын тэмдэг маш их хэмжээгээр ирдэг байсан уу эсвэл урт хугацаанд үргэлжлэдэг байсан уу? Аль ингэж дөрвөлсөн байгаа? За, эмчнэр Энэ өвчин удамшдаггүй. Магадгүй. мэдэхгүй байж болно. Энэ эмчлэгдэх магадлал өндөртэй юу? Үгүй. Одоо им уудаггүй. Байнга гормоны им уудаггүй. Тийм. За, Одоо л эмчилгээ хийлгэж байгаа юу? тийм. За, манай цаг хугацаа дууссан байна. Асуулт хариултын цаг маань дууссан байна. Өөрт хэрэгтэй мэдээлэл авч чадсан болов уу гэж найдаж байна. Өрөөндөө ороод зөвлөлдөөрөө өрөөрөө яараараа тун удахгүй та бидэнд оншоо танилцуулах болно шүү. Ерөөсөө жимсэж байгаагүй одоо эмчилгээ хийлгдэг хүүхдгүү. Тэгэхээр ерөөхдөө бол одоо энэ бах магадлал айгүй өндөр байна. Тэгээд энэ гол нь эмчлэгдэхгүй. Эмчилж эмчлэгдэхгүй хүч гэж. Тэгэхээр чинь Месаслын эмчилгээ хизээ нэгэн цагт нөхөн өрчхөө эрэхтэндээ хэвлүүдэд хийлгэж байсан тийм гэж. Удамшдаг өвчин өгсөн чинь магадгүй гинэ. Турж эцэж ядарч байсан өгсөн чинь үгүй гэж байна. Тэгээ одоо гормоны юм ууж байгаа юу гэсэн тийм ээ гэж. ингэж. Тэгэхээр ямар ч гэсэн юу хор тавдраа зэ. Тэгтээ яг ийм мөн үү? Миний хор тавдруу, өвчний хор тавдруу, умаа үзний хор тавдруу. Хор тавдар бол биш юм шиг биш үү? Өндөвчний Тэгээд кейс ийм хамтруу биш гэж тий. танихаар юу байх вэ? жирэмслэдэггүй юм биш үү? Тэгэхээр энэ умаа дотор л юм байна. Жирэмслэхгүй байгаа. Мяа. Хоргоо хавдар гэдэг чинь хоргоо хавдарч байж болох. Тэгтээ имжлэгдэхгүй хэлэрчлээ. Хавдарч сүдүүд ирдэг онцлол имжлэгдэж штеп болчихин хавдар. Умаа дотор болчихин хавдар гэж. Тэр таамаг төвшүүлж. Тэгэхээр эндометриоз үл чамтай сал нийлж байгаа. Савны доторх талын тэр салстууд өөр газар тавигдахыг эндометриоз. Өөр ямар өвчин байж таарах вэ? Метро. Хоёр багийнхан маань оншоо танилцуулах цаг боллоо. Оншоо аваад гараад ирээрэй. Эмчнэрийн баг. Интернет багийнхан маань мөн оншоо аваад гараад ирээрэй. За тэгэхээр хоёр багийнхан маань оншоо танилцуулахад бэлэн болсон байна. Аль нь илүү оновчтой асуултуудыг асууж ирсэн байж нь вэ? Эмчнэрийн баг. Эмчнэрийн баг. За тэгэхээр хоёр багийнхан маань оншоо танилцуулахад бэлэн болсон байна. Интернет багийнханд маань эмэгтэйчүүдийн талаар одоо ингээ яриад эхлэх хэцүү байсан уу? Харин өстой эвгүй юм байна. Нэгт эвгүй, хоёрт ерөөсөө яг нэг ойлголт бол яг нэг үгэлэхэд бол маш муу. Навчаамч ерөнхийдөө хэр их мэдээлэл гаргалгаагаа олж авсан бэ? Уул нь бол яг тэнд сууж агаад бэлдэж очсон бүх асуултаа асууж бол амжихын хувьд амжсан. За. Гэхдээ яг нэг эхний үед алдсан тэр одоо харамсал тэр юмнасаа салж чадахгүй тэгэл жоохон паниктж байгаа. Эхний орнол дээр Нэг тийм байна. тэрийг бодсоор байгаа. шууд тэрийг оноо бодсоор аваад гом. За тэгвэл эмчнэрийн багаас хоёулаа оншоо харах уу? Тэгээ. За эмчнэрийн багаас оншоо тавьж эхэллээ. За бид нар энэ тохиолдлыг эндометриоз гэж оншилж байгаа. Эндометриоз гэж оншилсан байна. Энэ нь яг одоо нөгөө бид нар яг энгийн хүмүүс ойлгох хэллэгээр юу гэж тайлбарлах юм чи? Хаана нь яг юу өвдсөн гэж тайлбарлах уу? Одоо нөө савны одоо эмгтээчдийн умай ингээд олон давхаргууд байгаа шүү дээ. Тэгээ хамгийн дотор талын давхаргыг салстыг бид нар эндометр гэж нэрлэдэг байхгүй юу? Тэгэхээр тэр хамгийн дотор талын салстууд заримдаа одоо тэр салст бүрхүүр нь өөр газар байж иж болдог. Хэвлийн хөндөй дотроо нэг бол бүр заримдаа бүр месаслин тэрийн дараа хэвлийн хан дээр энэ төр байж иж болохоор тэр нэг
байх ёстой байхгүй газар очино гэдэг чинь тийм юм байна. Өнд өвчин дээр ч юм уу те янз янзын тэр бага арцгийн хүндий бүр нарийн гиз давсган дээр чинь тэр заримдаа олддог тэр тохиолдол байдаг. Айгүй хүчтэй өвддөг. Тэгээд тэр юу яадаг анхны нь ярьсан шүү дээ хэвлийн доод хэсгээр маш хүчтэй өвддөг. Сарын тэмдгийн мөчлөг алдагддаг, их хэмжээгээр цус алддаг гэл яг ийм шинж тэмдгүүд гардаг. Энэ эндометриоз энэ проблем үү? Энэ одоо эмгэгийн үед. Ааха. Тэгэд онцлог нь юу байхгүй нөгөө яг нөгөө биений эмний мөчлөгтэй адилхан тийм ээ. Яг л тэр хаана байрлаж байгаагаас үл хамааран умаан салст учраас л одоо хөөж томорч одоо энэ маань доторх салстын үйл ажиллагаа аль жирхтэн дээр байрлаж исэн тийм ээ. Яг л одоо биений мэрхээр л өвдөл заавар нэмэгдээл ирдэг л тийм л зүйл байгаа болов гэж тогтоох чадвар эрс буурдаг. Зөв. За тэгвэл интернет багийнхныхаа оншийг хамтдаа харъя. Өндгөвчний хавдар. Интернет багийнхны онш Өндгөвчний хавдар. Өндгөвчний хавдар гэдэг оншийг тавьсан байх шүү дээ. ажиллах юм тийм. Зөв хариултыг бол манай нэрвэр таглах ёстой шүү дээ. За хоёулаа эргээд түүх рүү оръё л да. Тухайн үед яг ингээд амар гиз чинь ингэж нэлээд хөөж байгаад хүчтэй өвдөлт өгсөн. Тэ? Тэрнээс хойш хэр удаа явлаа? 6 жил. 6 жил. Тухайн үед имлэгээр явсан уу? Явсан. Өндөө өвчний кеста гэсэн ихэндээ. За. Тэгээд нөгөө тэр үед нөхөрт гараагүй байсан болохоор эмч нар нөхөрт гарахаараа хүүхдтэй байж болно. Хаалгаа хийлгэхгүй байж байгаараа гэд зөвхөн эмчилгээ хийлгэсэн. Зөв. Тухайн үед. Тэгээд 2017 оны 9-р сард нөхөрт гарсан. Тэгээд 9 сараас 2018 оны 3-р сар хүртэл өвдсөн. Нөхөрт гарсан ч гэсэн зүгээр болоогүй. Зүгээр болоогүй. Тэгээд эмчт хандаж Баян-Улгийн аймагт анх эмчилүүлж хийсэн. Тэгээд надад хот руу очиж улсын эмнэлэгт оншоо тавиулаарай гэж илгээсэн байсан. Тэгээ Баян-Улгийгээс Улаанбаатар руу ирсэн. Тэгээд эхний ялгас дээр оншин гарсан байсан. Яг эхний ялгсан эмч нар чамд ямар онш тавьсан бэ? Эндометриоз. Эндометриоз гэж онш тавьсан уу тийм? Өндгөвч гэдгийг оруулсан болохоор интернет багийнхан маань бас нэлээд төхүүлсэн гэж үзэж болох уу? Болно. Болохоор байна уу тий? Тэгэхээр эмч нараа хэр холбогдох уу ер нь? Шал өөр. Шал хоёр өөр юм. Шал хоёр өөр. Шал онд. Өстөө холбогдохгүй юм байна. Газар тэнгэр гэж шиг. Түрүүн тэр эндометриоз гэдэг чинь бид нар хэлж тааж байрлаж болох байхгүй. Тэгэхээр өндгөвчн дээр ч байрлаж болно, хааж байрлаж болно. Тэгэхээр яг зүгээр өндгөвчний гэдэг үгээр оноо үгийг бидний хувьд бол угаасаа анхнаас залуучууд ороод ирдэгт баярлаж байгаа юм. Тэ та нарт баяр хүргээд бид нар оноо өгдөг хүмүүс нь биш. Зүгээр ер нь бол иргэдэд хэлэхэд хоёр өөр юм шүү. Тийм ээ. За эмч нартаа баярлалаа. Хараахан интернет багийнхан маань маш их төхөөллөө. Гэхдээ оноо авч чадсангаа уучлаарай. Дараагийн үе дээр маш их хичээгээрэй. За. Баярлалаа. Тэгэхээр эмч нараас асуумаар байна л да. Ерөнхийдөө энэ өвчин удамшлын өвчин үү? Яг удамшлын өвчин гэж үл явдаггүй. Гэхдээ яаж одоо яг олдмол юм байж болох уу тий? Яг юунаас үүдэлтэй байд юм болоо? Одоо яг этиологийн тэрнээс болно гэдээ яг тайлбарлсан тийм төгс тайлбар бол байхгүй шүү дээ. Маш олон таамаглалууд байгаа, гипотезууд байгаа. Тэгэхээр гормоны одоо нөгөө бэлгийн боожлтын үед тийм ээ одоо аль нэг юм буруу явсан уу, гормоны өөрчлөлтүүд болсон уу, ялгартай гэдэг айгүй олон шалтгаанууд байдаг. Зарим нь одоо гэмтлийн дараач гэж үзэж байгаа шиг, зарим нь болохоор өрөвсөллөөс холбоотой ч гэж байгаа шиг айгүй олон тийм онолууд байдаг боловч яг тэрнээс болдог удамшдаг шиг тийм тайлбар байдгүй. Хамгийн гол нь эрт онцлох тэгээд эмчилгээний тухай асуудал ирдэг. Сая манай хүн гормон эмчилгээнүүд хийдэг. Шаардлагатай болвол нис засал хийж тэр тавигдсан голомтуудыг цэвэрлэдэг. Зарим нь тэр одоо өөр байралтай байж байгаа тэр голомтуудаас цусвас алдаж болдог. Хэвлээ чингэн хуралдаад байдаг. Маш хүчтэй перитонит маягтай гялтан хэлсний чочрол маягийн юмнууд өгдөг. Тэгэхээр зарим тохиолдолд мис засал хийж болдог ч юм уу. Сарын хэмжээ түрүү хэллээ шүү дээ. Мэрвэрт маш удаан өвчлөөд маш удаан хугацаанд онцлох гэж явж байгаад тэгээд Улаанбаатарт ирж яг оншоо тавиулсан гэж шүү дээ. Онцлохдохгүй бас удаан явах боломжтой байд юм уу? Ерөнхийдөө бол их онцлоход их төвхтэй нарийн бас биш байх тийм ээ. Гайгүй онцлогдох бол боломжтой. Навчин эмчээс асуумаар байна л да. Энэ нь бол охтуудад тохиолддгоо.
Үгүй ээ, охтуудад ер нь ховор. Би л бол үзээгүй юм байна тий. Энэ ер нь охтуудад их ховор. За баярлалаа. Тэгэхээр эмчнэрийн маань баг 1 оноотой. Интернет багийнхан маань хараахан оноо авч чадаагүй байна. Нэвтрүүлэг маань нэг тгийн харьцаатайгаар үргэлжилж байна. За манай нэвтрүүлэгт Баян-Улгийн аймгаас зорин ирж оролцсон нэрвэрттэй маш их баярлалаа. Одоо бол техник технологи хөгжсөн тийм үр сургуулаа ч юм уу маш олон хүүхдтэй болох боломжтой байгаа. Тэгэхээр танд эрүүл энхийг хүсье. Маш олон хүүхдтэй болоорой. Тэр холоос зорин ирж бидэнтэй хамтран ажиллаж түүхээ хавуулсан танд маш их баярлалаа. Баярлалаа та нарт. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн ивент гэгч эрүүл буур бидний ирээдүй цэвэр ургамлын гаралтай Ken from Brand. Хэсэг хугацааны дараа эргээд уулзсан үзэгчтэй. Өндөг өвчний эндометриоз. Эндометр буюу умайн хөндийн дотор талыг бүрхэж байдаг салст бүрхүүл нь байх ёстой газараа тогтолгүй өөр газар шилжиж эхлэхийг эндометриоз гэнэ. Эндометртэй төстэй эсүүдийн голомт умайн хоолой, өндөг өвч, давсаг, гэдэс, бөөр, уушиг тэр бүхэл нүдэнд хүртэл бий болдог. Өндөг өвчний эндометриозын хувьд гол зөвөр нь шалтгаан тодорхойгүйгээр бага арцаг болон хэвлийн доод хэсгээр өвдөх, бэлгийн харьцааны үед өвдөх, сарын тэмдгийн үед өвдөх, жирэмслэхгүй байх зэрэг юм. Мөн өргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 30% нь эндометриоз онцлогддог. Өндөг өвчний эндометриозын үед хэвлийгээр хүчтэй базалж өвдөхөөс гадна нурууны доод хэсгээр өвдөх, сарын тэмдэг ирэх үед хүнд хөнгөнөөр бие засах үед өвдөлт илэрх, сарын тэмдэг их хэмжээгээр ирэх, сарын тэмдэг ирээгүй байгаа үед доош цус гарах шинжүүд илэрч болно. Эндометриозыг өвчтний зөвөрийг сонсож бусад өвчнөөс ялгахын тулд эмнэлгийн болон эмэгтэйчүүдийн бүрэн үзлэг шинжилгээ хийсний дараа бага арцгийн хэтавяны шинжилгээ, умай болон умайн хоолойн эрентгийн зураг, дурангийн оншилгоогоор оншилдог. Нэвтрүүлэгтээ эргэн тавтай морил үзэгчтэй манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Эмийн гаралтай инхчин эрүүл мэндийн цай. Тэгэхээр нэвтрүүлгийн хамгийн сүүлийн даалгавар эхлэхэд бэлэн болсон байна. 2 багийнхан маань 3 оролцогчоос асуулт асууна. За асуулт асууж тийм үгүй хэзээ хариултанд тохируулан оншоо тавих ёстой. Оншийн хувилбарыг ширээн дээр байрлуулсан байгаа. За хэрвээ энэ удаа интернет багийнхан маань эмчнэрийг ялаад илүү оноо аваад энэ удаагийн ялагч бол чадвал та бүхэнд Эмийн ургамалтай инхчин эрүүл мэндийн цайны 3 сарын хэрэглээ хүн тус бүрдэн бэлгэлэхээр байгаа. Тэгэхээр та бүхэн маань хичээгээрээ та бүхэн маань одоохондоо оноо авч чадаагүй байгаа. Гэхдээ та бүхэнд 3 оноо авах боломжтой шүү. Эмчнэр маань яг одоогийн байдлаар 1 оноотой байгаа. За өөрөөр хэлбэл энэ удаагийн маань даалгавар 3 оролцогч 3 минут 3 оноо гэсэн үг. За ингээд эхлэх үү. Эмчнэрийн багаас эхлэе гэх үү. За цаг явлаа. Нансалма. Тэгэхээр танд яг юу мэдрэгдэж байсан бэ? Маш их зөөр. Зөөр үү те? Зөөр ер нь илүү нэмэгдэх үе байдгүй. Байдаг. Одоо ажлын ачаал ихтэх үед. Ихтэх үед. За эмчнэр маань асах үү? Цустай баадгүй. Тийм. Их дүүлж баадгүй. Өтгөн хатдаггүй. Халуурсан уу? Тийм. Халуурсан. Хагалгаанд орж исэн үү? Тийм. Идэтэ. Үгүй. За эмчнэрийн маань он суулгадаггүй. Олон удаа шингэн баадгүй гэсэн үг. үгүй. Гэц базалж өвдөх үү бицсад. Цустай бийцдэг гэсэн үү? Тий. Тийм ээ өнгө нь одоо ийм хүрэн дарс шиг хүрнэ үү? Үгүй. Үгүй. Юм шүү. За эмчнэрийн оншиг авъя. Тийм бол халуурдаг гэсэн шүү дээ. Нара цаг байгаа Идэ шүү. гардаггүй. Үгүй. Турж эцэж байгаа юу? Үгүй. Өдөргөцний шархлал болох гэдэг юм шүү. Хоолны туршил буурсан уу? Нэг ажиглагдав. Тэглэн Үгүй. барьдаг. Үгүй. Туржсэн уу? Үгүй. Тана гэрийнхэнд удмын юм байгаа юу? Байдаг гэж сонссон. Тийм. Удмынханд бүдүүнгийн шархлал болох гэдэг шүү дээ. Тийм. За та бүхний эмчнэрийн онш бүдүүн Одоо тийм л гэдэсний болж шархлаа гэдэг оншоо тавьсан уу эмчнэрээ? Тавьсан. Тавьсан. Чинь яаш? Киморэ. Ой. За эмчнэр маань оноо Яахшираа авч чадсангүй. халдвардаг. Баярлаа. За дараагийн оролцоо. сайн сайн хариулт юм бэл. За. Сайн сайн хариулт юм бэл. байх. За пагмагчи танд ер нь ямар зөвөрүүд илэрдэг юм бэ? За би эрүүний доод хэсэгт яг юуг мдэггүй болоод болсон. Энэ өвдөлт чи ер нь юутай холбоотой байсан бэ? Жижиг мэс ажилбартай холбоотой. За эмчнэр маань асуугаад эхлэе. Толгоо маш хүчтэй өвдсөн үү тухай үед? Үгүй. Зөвхөн нэг талдаа юу?
Юу нэмж? Өвдөлт зөвхөн нэг талдаа. Зөвхөн нэг талдаа юу? Одоо баруун зүүн гэдэг тийм ээ. Нүүр далис нү. Үгүй. Эмчнэрийн онш биш баха. Өөр гин Гар хөл саажаг үгүй. Гар хөл саадсан уу? Гар хөл саажсан уу? Үгүй. Үгүй. Хэл яриа өөр болсон уу? зүгээр. За цаг дуусах төгч шүү эмчнэраа. За Гурван мэдрэл эмчнэрийн онш. Гурван мэдрэл. Таны онш. 3 мэдрэлийн өвдөлтчлээ. За баяр үргийн эмчнэр маань 2 оноодоо буулгарлаа. Баярлалаа. За дараагийн оролцогч таашаа гарч ирэх чинь. За алтан цэцэг. За танд яг юу мэдрэгдсэн бэ? Их өвдөлт. Тэр хаагур нь ерөнхийдөө жишээлж өвчний үед дахилтын үед ер нь эмчилгээ та хийлэгдэв юм болов? Хийлэгдэг. За эмчнэр маань Шээсэнд өөрчлөлт гардаг уу? Гардаг. Хавгандаг уу? Хавгандаг. Дард ихдэг үү? Үгүй. Нуруу руу өвддөг үү? Өвдөг. Нурууны голоор. Ер нь бол За. шээсэнд өөрчлөлт гэдэг тэгэхээр бөөрийн болоод за очилдог. эмчнэрийн маань онш. Бөөрийн аягнцрын Твшинцрийн өрөвс. Твшинцрийн өрс. шинцрийн өрөвсөл. За таны онш. Зөв үү те? Аха, бөөрийн өрөвсөл. За, бөөрийн аягнцрын твшинцрийн өрөвсөл гэдэг онштой байсан юм байна. Баярлалаа танд. Интернет багийнхан маань сая яаж тоглохыг харсан баг тийм үү? За, амжилттай зодоосаа. За, эхний оролцогч цаг явсан байгаа. Балжин юм. Танд яг юу мэдрэгдсэн бэ? Хэмжээний өвдөлт. Би аль хэсгээр? Хөл. Хөл хэсгээр нь хэмжээний мэдрэлт өвдөлт мэдэрсэн. За, асуугаараа залуучтай. Хөл хэсэг Доод үсгээрээ юу? Доод хэсгэрээ. Үгүй. Өвдөг. За гэж шилбэг. Асуугаараа 3 минут байгаа. Манайх асуугаар. юу гимтэл байсан уу? Тийм. Тийм. Хугарал. Тийм. Тийм. За өөр Шилбэрийн хэсэгтэй холбоотой юу? Тийм. За. Оншоо тавь. Хугарлын жилийн өвдөө тий. Интернет багийнхны онш. За, шилбэрийн ясны хугарал. Чиний онш. Шилбэрийн ясны хугарал. За баяр хүргэе интернет багийнхандаа анхны оноогоо авчаад эхний оролцогчийн онцсон байлаа. За дараагийн оролцогч. Самбууд орж хаа танд ер нь яг анх юу мэдрэгдсэн бэ? Ямар өвдөлт мэдрэгдээ? Ааха, энэ таны эрхэлдэг ажилтай ерөнхийдөө холбоотой юу? Тийм. Ааха. За интернет багийнхан маань асуугаад эхлэе. За энэ амны өвчлөө. Үгүй. Өвдөлт. За. Таны үе мөч өвддөг үү? Тийм. Юу гэсэн бэ? Ямар сал? Бөөртэй холбоотой юу? Бөөртэй холбоотой юу? Өөртөө. Үе мөчөөр өвддөг үү? Үгүй. Үгүй. Хэрэг хөл өрнөх үед миний бодлоор үе мөч. Бинд юм. Дахта яагаад энийг аавдаггүй. За интернет багийнхны онш. Бөөрний Мэдрэлт гэж бас эвгүй штэ. Бөөрний түүдгинцрийн өрөвсөл. Харин таны онш. Өөрний төвтөн. Өрөвсөл. За. Амжилттай интернет багийнхан маань 2 дахь оролцогчийнхаа оролцогцоо зөв оншлоо. Баярлалаа. Оюун тунгалаг. Хэдийд танд энэ өвчин мэдрэгдэж эхэлсэн бэ? 16 наснд. 16 эдгэрэлттэй холбоотой өрнөц ямар нэгэн зүйл байх уу? Аха, босоогоороо зогсоогоороо байх шаардлагатай байсан. За, тийм үгүй гэсэн хариултыг авахтаа асууж эхлэе. Суудлын мэдрэлийн Би наадах юу явж ирсэн юм аа? Гэмтэл авч ирсэн үү? Тийм. Гэмтэл авахдаа яаж авч ирсэн? Үгүй тийм шүү асууж дээ. болохгүй. Аль хэсгээрээ гэмтэл авч ирсэн бэ? Ахар сүүлийн хэсгээрээ. Тийм. Ахар сүүлийн хэсгээрээ. Тэгээд мэдрэлийн юм. ястай холбоотой юу? Тийм. Ийм ч тийм эвгүй штэ. Нуруунаас сууж би дарагддаг мэдрэл дарагддаг байхгүй. Энийг юу Багийнхан гэж цаг байгаа асуугаарай. Цаг гоомж асууч заяа. Энэ хоёрын нэг бол чинь тэнгуут ахар сүүлийн хэсэг. мэдрэл дагаж өвддөг үү? Тийм үгүй. Ямар нэг тал нь өвддөг үү? Тална гэдэг нь. Тий, тал ч өвддөг үү? Үгүй. Бадаардгүй хөл бадаардгүй. Үгүй. Нуруунд ямар нэгэн өөрчлөлтийн гажиг юу байгаа юу? Байхгүй. Гэмтэл аваа үгүй байж гэмтэл аваад инээж ирсэн үү? Батлаж авчих. За, интернет багийнхны маань онш. Ахар сүүлийн Суулны хугарал таны онш. Ахар сүүлийн. Интернет багийнхан маань баярлалаа. Интернет багийнхан маань 3 оролцогчийнхоо оншийг зөв тавьж нийтдээ 3 оноотой болж чадлаа. За, эмчнэрийн баг маань мөн адил нийтдээ 3 оноотой байгаа. Тэгэхээр энэ удаагийн дугаарт маань 2 багийнхан маань ижил тэнцүү өрсөлдлөө.
Эмч нартай маш их баярлалаа. Эмч нар маань 3 оноотой, интернет багийнхан маань мөн адил 3 оноотойгоор энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж орсон интернет багийнхандаа баярлалаа. Эмч нартай мөн маш их баярлалаа. Үзэгч та бүхэн манай нэвтрүүлгээс эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг олж авч чадсан байх гэдэгт итгэлтэй байна. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монголын анхны олон улсад магадлан итгэмжлэгдсэн интернет эмнэлэг Экос зөөлөн ус ингчин эрүүл мэндийн цай, эрүүл бүр бидний ирээдүй Kinfron брэнд. Танд эрүүл энхийг хүсэн энэ бол эмчийн эсрэг интернет нэвтрүүлэг. Онцгой бүтээлийг ойрын хос